Жагсаал цуглаан хийх бол мэдээж Монгол иргэний төрөөс олгосон эрх нь биш, төрөөс энэ бол хамгаалах ёстой эрх, баталгаажсан эрх. За тэр ч утгаараа бид бас энэ хуулийн төсөл дээр илүү төр яаж энэ эрхийг нь хамгаалах, аюулгүй байдлыг хангах тал дээр бас нэлээд анхаарсан зохицуултуудыг оруулж ирсэн болов уу гэж бодож байна. Яг уу энэ дээр хуулийн төсөлтөө ерөнхий үзэл санааны хувьд одоо боломжийн санагдаж байгаа боловч би бас нэг ганц асуудлыг илүү тодруулж асуумаар байгаамаа. Байнгын орон дээр энийг асуусан боловч би тодорхой хариулт юусаа аваагүй. Судалсан судлаагүй мэдэгдээгүй. За туйлын төслийн 7 дугаар зүйлд бол энэ жагсаал цуглаан түүнийг зохион байгуулах оролцох эрхийн баталгаа гэдэг ингээд эрхийн баталгаагийн нь бол уг энэ зүйл бол багтаасан юм шиг байна. За тэгээд энд 7-гийн 8-д нь болохоор бусдыг жагсаал цуглаан зохион байгуулах, түүнд оролцуулахын тулд эд мөнгөөр татах, дарамт шахалт үзүүлэх хэлбэрээр албадгыг хориглоно гэсэн. За энэ маань тэгвэл энэ хориглосон заалт маань бусад энэ жагсаал цуглаан түүний зохион байгуулах оролцох иргэний эрхийн баталгаа энэ хууль дээр заасан баталгаатай яаж холбогдох вэ? Та бүхэн мэдээж энд эд мөнгөөр одоо татаж энэ жагсаал цуглаан хийхийг бол хориглож байгаа юм байна хуулиараа. Гэхдээ яг үнийг хэлэхэд нийгэмд болдог асуудал бол залуучууд үнэхээр органикаараа өөрийн хүсэл зоригоороо цуглаад үзэл бодлоо илэрхийлж байтал дундаас нь ч юм уу дараа нь ингээд хажуугаас нь баахан төлбөртэй ч юм уу өөр санаа зоригтой хүмүүс ирээд жагсаалыг нь булаадгаа өөр тийш нь хөтэлдгөө өөр одоо үзэл агуулгатай болгодгоо. Тэгэхээр энэ дээр бид нар яаж энийгээ үнэхээр бидний хамгаалах ёстой, аюулгүй байдлыг хангах ёстой, эрхийг нь баталгаажуулах ёстой, жагсаал цуглааны зохион байгуулах эрхийг нь баталгаажуулах уу? Нөгөө талаараа та бүхний энэ хуулийн дээр мэдээж хориглоод байгаа эд мөнгөөр татсан жагсаал цуглаан хийхийг хориглож байгаа энтэйгээ уялдуулсан зохицуулт байх вэ гэдэг дээр би асуумаар байгаа. Тэгээ танилцуулга үзэл баримтлалыг уншихаар та бүхэн энэ гадаадын бусад орны жишг гээд Америкийн нэгдсэн улс, Франц, Япон гэх зэрэг улсад ийм байна, ингэж ийм дэгдэх тогтолцоотой байна гэдэг ингэж байгаа. Тэгэхээр энэ улсууд чинь энэ ер нь энийг яаж зохицуулдгийг энэ төлбөртэй жагсаал өөр зорилгоор одоо жагсаалыг өөр тийш нь хөдлөгч гэдэг юм уу, өөр санхүүжилттэй жагсаал чинь хууль зүйн хувьд яаж харах ёстой, ёс зүйн хувьд яаж харах ёстой, улс төрийн хувьд яаж харах ёстой ингээд олон үнцэг байгаа. Энийг та бүхэн ер нь энэ жагсаал цуглааныг төлбөртэй жагсаал цуглаан хийж байгаа хүмүүсийн эрхийг нь бид нар адилхан баталгаажуулах ёстой гэж үзэж гин үү? Яах ёстой гэж үзэж байна. Энэ дээр судалсан зүйл, энэ дээр бас хүний эрхийн комиссийн дээрээс энэ талаар ер нь одоо санал авсан юм байна уу? Энэ дээр нэг дэлгэрэнгүй яг энэ асуултанд л хариулаад өгөөч. За оюун цагны алтан гэрэл сайд хариулт өгье. Тэг яг энэ төслийн 7-гийн 8-д бусдыг жагсаал цуглаан зохион байгуулах, түүнд оролцуулахын тулд эд мөнгөөр татах, дарамт шахалт үзүүлэх хэлбэрээр албадахыг хориглоно гэж. Өөрөөр хэлэх юм бол хүн өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр жагсаал цуглааг хэрэгтэй болохоос биш, албадлагын үндсэн дээр тэр эд мөнгөөр юм уу, дарамт сүрдүүлгийн үндсэн дээр чи энэ дээр оролцохгүй бол хогч шүү гэдэг дарамт сүрдүүлгийн үндсэн дээр энэ нэр хэрэгжихгүй. Тийм учраас жагсаал цуглаанд одоо энэ оролцох эрхийн баталгаанд энэ хамаарч байгаа юм. Өөрөөр хэлбэл өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх хүрээнд өөрийнхөө үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөний хүрээнд энэ жагсахад энэ зүйл залт хамаарч байгаа. Өнөөгийн хууль дээр яг энэ хориглосон зохицуулт байгаа. Эд мөнгөөр татахтай холбоотой энэ хориглосон зохицуулт байгаа юм. За тэгэхээр бид нар энэ хүний эрхийн үндэсний комиссаас бол яг энэ асуудал дээр бид нар нөгөө хуулийн төслийн хувьд яг энэ асуудал дээр тусгайлсан санал өгөөгүй. За байнгын хорон дээр хилцүүлгийн үеэр өөр бус улс оронд ингээд бүр жагсаал хийдэг компани байна. За тэгээд энэ мөнгөө төлөөд тэгээд төлсөн мөнгөнийх нь үндсэн дээр ингээд жагсаал цуглаан хийдэг хэлбэр байна. Тэгээд энэ хэлбэрийг бол одоо яах юм бэ, тусгах юм уу гэдэг ч юм уу. Эсвэл жагсаал цуглаан хийгээд орлого олоод байгаа хүмүүсээс татвар хураамж авах юм уу гэдэг ч юм уу санаачлахууд гарч ирсэн л да. Тэгээд яг хөө энэ судалгаатай холбоотой зүйлүүд дээр манай ажлын хэсгээс нэмээд хариулчаарай. Бид бол яг энд байгаа тэр эд мөнгөөр татахыг хориглоно гэдэг хуучин хуульд байгаа зохицуултаа л авцсан. Таны хэлж байгаа бол 100% зөвшөөрч байна. Ерөөсөө жагсаал цуглаантай холбоотой зүйлүүдийг одоо нэг харлуулах гэдэг юм үндсэн зорилгоос нь төөрүүлэх, холдуулах нэг үндсэн арга болчиход байгаа. Мөнгө өгсөө. Мөнгөний жагсаал болсон гэдэг. Бүр яг бодиттой жишээ гэх юм бол улсын хурлд гарч ирсэн намын бүлгийн дарга цогт гэрлийг бас уугах шууд тохиолдсон хүнд үйдэн жагсаал зохицгоон байгуулсан эд мөнгөөр татсан гэсэн ийм мэдээлэл яваад энэ дээр нь цагдаагийн байгууллага энэ дээр нь гомдлынхын хүрээнд ингээд шалгалтын үйл ажиллагаа явуулсан. Ийм жишээ тохиолдолж байна. Тэгэхээр бид нар яг энэ эд мөнгөөр татах гэж энэ зүйлийг яг энэ хуучин хуулийнхаа концепцийг ингээд энэ дээр хадгалаад оруулсан.
Одоо цаашдаа харин яг тэр яригадаад байгаа хэлбэр рүү явуулах уугүй юу гэдэг дээр хэрэг өөрчлөлт хийгвэл хуулийн төслийг хилцэгт явцдаа манай гишүүдийн зүгээс санал гаргаад ирэх болох байхаа. Бид бол ямарваа нэгэн байдлаар хүнийг санхүүгийн байдлаар санхүүгийн биеийн төрөл бүрийн байдлаар дарамт үзүүлж өөрийнхөө хүслээр жагсаал цуглаанд оролцуулах эрхийг хязгаарлаж ингэж болохгүй гэдэг энэ зорилгоор л яг энэ хуулийн зүйлийг оруулсан. Манай ажлын хэсгээс тэр юутай холбоотой судалгаатай холбоотой зүйлийг нэмээд оруулж. За ажлын хэсгийн 6 дугаар микрофон. За намын чимэг гишүүнээ асуултанд тодруулж хариулъя. Хууль зүйн дотоодын яамны өдрийн нэр хэмжээний дарга мигмар. За энэ жагсаал цуглааны журмын тухай хууль бол хэрэгжээд олон жил болж байгаа. Энэний хүрээндээ бол энэ хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг бол хууль зүйн дотоодын яам бол хийсэн. 22 онд хийсэн. За энэ хүрээндээ бол энэ хэрэгжилтийг дүгнэлтээр бол энэ үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөөг бол баталгаатай хангахад бол дарамт шахалт гэдэг юм уу эд мөнгөний ийм байдлаар илэрхийлдэг энэ явдлыг бол баталгаажуулах энэ зохицуулт бол хэвээр хадгалагдах ёстой гэдэг энэ дүгнэлтэн дээр үндэслэж энэ хориглолт маань бол хэвээр орж ирсэн байж байгаа. За яг таны саяны хэлж байгаагаар одоо тодорхой одоо юу гэдгийг эд мөнгөөр зохион байгуулах энэ жагсаал цуглааныг байж болох уугүй юу гэдэг дээр бол мэдээж хэлц хэсгэн дэмжигдсэн тохиолдол ажлыг. За цэргийн намын чимэг гишүүн тодруулж асууя. Яг уу энэ та хэд нөгөө жагсаал цуглааны хуулиа яг энэ одоо тулгамж байгаа асуудлаа хэр нарийн судалсан байл гэдгийг би уг нь бол ингээд ухаад асуугаад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо жишээ нь үзэл бодлоо илэрхийлэхийн тулд тэр нөгөө жагсаж байгаа те нэг газар уулзж байгаа. Тэр хүртлэх жишээ нь одоо логистикоор нөгөө транспортоор те тээврээр ингээд хангах ч байд юм уу. Ийм жагсахт нь ингээ хэрэглэгдэх юм самбар мамрын мөнгө гаргах асуудал дээр бол ерөөсөө энийг бол төлбөртэй гэж үзэхгүй. Энийг бол ямар нэг эд мөнгө одоо эд зүйл тараас эд хөрөнгө мөнгөөр татгсан гэсэн юмд багтахгүй гэдэг юмнууд бол олон улсын стандарт. За улс улсаас хамаарат энэ дээр өөр байгаа. Ер нь бол бид нар мөнгөтэй юу мөнгөгүй юу гэдгээсээ илүүтэйгээр энэ 50 жагсаал болж чадж гин үү? Олон нийтийг илүү замбраагүй байдал хөтлөхгүй яг 50 үзэл бодлоо илэрхийлсэн жагсаал болж гин үү гэдэг дээр хууль өөрөө гол нь фокус болдог. Тэгэхээр нөгөө хуучин заалт маань ийм байсан учраас ийм гэхээсээ илүү яг энэ нариунд зохицуул. За Алтан хэрэг сайд энэ хүний эрхийн комиссараас санал авсан юм уу? Алтан хэрэг сайд нэмэлт хариулт өгье. Бид нар хуулийн төслийнхээ өрөөнд ер нь санал авах хүний эрхтэй холбоотой бүх энэ бүхэл ажиллагаанд оролцдог бүхэл байгууллагаас санал авсан. Тэр нь яг энэ асуудал хэлц хэсгэн дэмжигдээд явсан тохиолдолд энэ намын чимэг гишүүний хэлээд байгаа зүйл үнэн л дээ. Хүний эрх талаас их олон боломжуудыг нь л нээж өгөх гээд байгаа шүү дээ. Жагсаал цуглаанаа зохион байгуулж болно. Төрөл хэлбэр нь тодорхой байна. 50 жагсаал бол 50 жагсаал, суулт бол суулт гэх мэтэр гол нь тэрийг зөвшөөрөл авч хийдэг биш. Тэр төрлөө өөрөө мэдэгдээд тэр хэлбэрээр хийж чаддаг хэм хэмжээгээ мэддэг хариуцлагатай иргэн хариуцлагатай жагсагчд тэгэд мэдээж одоо аюулгүй байдлыг хангадаг төр байх ёстой гэсэн л ийм л үндсэн зарчим дээр энэ жагсаал цуглааны хуулийн төсөл бол хилцэгдэж явах ёстой. Тэгэхээр тэр байр суурин дээр улсын хурал талаас ханднаа. Энд бас одоо Жудгийн Баярмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэгэхээр мэдээж хэлц хэсэгтэй холбоотой асуудал шийдэгдсэний дараа энэ ажлын хэсэг олон гишүүд оролцоотойгоор энэ асуудлыг шийдээд явах боломж байгаа гэж бодож байна.